Өнөөдрийн видео зааварчилгаагаараа хүүхэд залуучууд та бүхэндээ бид хэрхэн яаж practice mode-ыг ашиглах вэ? Түүнийг яаж үүсгэх вэ? In-game командууд нь юу байх вэ гэдэг талаар заавар зөвлөгөө өгөхөөр энэхүү видеог хийж байна. За юуны өмнө та бүхэн Meta Gaming-ийн аппликейшн дээрээ зохиох цэсэн дээр дараад practice цэсийг сонгоно. Practice цэснээс ямар map дээр бэлтгэл хиймээр байна гэдгийг эхлээд сонгох хэрэгтэй. За би Dust 2-ыг сонгоё. Dust 2 үүсгэх. Энэхүү зарчим нь ерөнхийдөө манай pug болон scream хэрхэн яаж үүсгэхтэй ижил та өөрийн хүсэлтээр хүссэн серверээ үүсгэж байна гэсэн үг. За practice mode-ыг бид нэр яг тэмцээн уралдаанд оролцох гэж байгаа баг болоод тавуулаа нийлсэн хүүхэд залуучууд маань хэрхэн яаж хоорондоо гар нийлэх үү, хэрхэн яаж flash шийдэх үү, хизээ ямар тактик стратеги боловсруулах уу гэх мэт үйлдэлүүдийг хийхэд үнэхээр зохимжтой мод байгаа. За та энэ чи манай practice сервер маань бэлэн болсон байна. Орох товчийг дараад өөрийн серверийн IP-ийг хуулж авна. За энэхүү хуулж авсан IP-ийг мэдээж тоглоомн дотроо консол дээрээ paste хийгээд submit юм уу enter товчийг дараа. За манай practice mode маань ерөнхийдөө flash practice болон стратеги тактикийг хэрхэн яаж өрнүүлэх үү, eco round-ыг яаж хийх үү, buy round-ыг яаж хийх үү гэх мэт олон төрлийн модуудтай. За техникс нь харуулъя. За манай practice сервер маань үүссэн. За эндээс та холбогдонгуудаа өөрийнхөө мессежсэн дээрээ цэг help гэж өчээрэй. Цэг help гэж өчгöd доор гарч байгаа командууд байна. Танд ямар боломжууд байгааг харуулж байгаа. За меню гэсэн дээр зарна. Цэг меню гэж та. Цэг менюг дарахад ерөнхийдөө энэ practice сервер дээр ямар боломжууд байна вэ гэдгээр харж. За та эндээс бидний санал болгох бол 1-4 хүртэл бүгдийг ерөнхийдөө чек хийгээрэй. Cheat mode on, buy anywhere гэдэг нь on, unlimited cash on, net trajectory on, show impact 5 номер on, unlimited ammo 6 номер on. За би нэг яаж on off болгоод байна гэхээр өмнө нь байгаа тоог нь би keyboard-н дээр дараад байгаа. Та эндээсээ хэрвээ серверээ өөр map дээр хийхийг хүсэх юм бол 8 номер буюу next-ийг дараад change map гэж дараа. Эндээс та өөрийн хүссэн map руу шилжих боломжтой. За одоо би Dust 2-ыг сонгосон учраас энэ дээр. За одоо ерөнхийдөө хаанаас та зэвсэг буу худалдаж авах боломжтой. Buy round-ийн одоо buy time гэж байхгүй. Та бол ерөөсөө хүссэн зүйлээ хаанчлалтаа худалдаад авах бүрэн боломжтой. За би эндээс ч гэсэн одоо P250 худалдаж авъя. За тэгээд гранат болон флашууд шидэж байгаа одоо яг хаана ойгоо таашаа явж байгаа гэх мэт бүх одоо зураас нь мэдээлүүд нь энэ гарч байгаа жишээтэй. За энд флаш туториал буюу флаш зааврыг ашиглахыг би энд онцлмоор байна. За та хэрвээ террористууд төрөөд одоо террор талаас Агийн доошо явах гэж байгаа хүмүүсийг одоо энэ байрал дээр таныг отож байгаа хүмүүсийг хэрхэн яаж флаштаж гарч ирэх үү гэдэг талаар флаш одоо хичээл флаш одоо тийм practice хий гэж бодъё. За ингийн тулд та message mode дээр цэг flash 1 гэж үчээд enter тарна. За ингэснээр flash practice is enabled гэж доор гарч иж байгаа гарч байна. За ингэхээр одоо нэг flash хичээлийн flash practice нь одоо бэлэн боллоо гэж байна. За эндээс та яах вэ гэхээр та ямар хүнийг цариулахыг хүсэж байгаа тэр ихлээр байрал дээр өөрөө зогсно. За одоо жишээ нь хүмүүс ерөнхийдөө Агийн доотлыг отохдоо бол энэ байрал дээр их зогсдог. Та яг энэ байрал дээр зогсож жоод аль нэг буугаараа одоо үндсэн буугаараа ч үйж болно, эсвэл хоёр дахь буугаараа ч үйж болно. Яг харж байгаа зүг рүүгээ нэг бууд. За нэг буудахаар ерөнхийдөө таны энд байж байгаа байршлыг чинь манай серверийн тохиргоо маань хадгалаад авчиж байгаа гэсэн. За та одоо эсрэг тал руугаа очиод саяны байран дээр отож байгаа хүнийг яаж цайруулах вэ гэдэг хэдүүлээ үзэх гээд байгаа. За магадгүй танай нэг тоглогч чинь яг энэ чи одоо execute хийхэд бэлэн болцсон энд одоо нуугдаад байж болно. Тэгэд хоёр дахь тоглогчоо эндээс flash давуулж шидээд flash нь задрангуут нь pop flash-ингүүд нь энэгээр одоо гарч энэ хүнтэй уулзах гэдэг юм одоо тийм practice-ийг та явуулж иж болно. За тэгэх юм бол та яаж flash төл тэр одоо хайрцны ард сууж байгаа нэг flash. За би одоо эндээс зүгээр шүү шидэд үзье. За флаш шидэнгүү та харсан баг. Буцаад шууд нөгөө миний байсан байр руу камермен ингээд хөдөлчихөж байгаа. Шилжээд очиж байгаа. Тэгэхээр
За би дахиад та бүхэнд үзүүлье. Би ерөөсөө ямар ч юм дараагүй зөвхөн флашаа шийдэж байгаа. Флаш шийдэнгүүт нөгөө хамгийн анхны таны буудсан тэр камерын дээр чинь ерөөсөө авчиж байгаа гэсэн. За би одоо эндээс дахиад хариулъя. За харж та. За саяны флаш маань ерөнхийдөө дээгүүр давж гарч ирээд задарч байгааг таарсан баг. Задарсан одоо байн ерөнхийдөө энд гарч ирж байна. За тэгэхээр ингэж флаштах нь зөв үү буруу юу гэдгийг л та одоо энэ олон өөрийнхөө туршилтуудаасаа хийж болно гэсэн. Хэрвээ та ганцаараа утсан бол саяны байрал дээр байгаа нэг яаж флаштах вэ? Эндээс ийшээ ойлгодог ч юм уу. Тэгэхэд одоо за цаашаа даваад явуулах хичээнэ. Давуулангуудаа өөрөө гарч ирэх. Иймэрхүү маягийн практисуудыг энэ флаш гэсэн practice mode дээр хийх боломжтой. За бас нэгэн Bast 2 дээр одоо хүмүүсийн их очдог байрлал гэдэг юм бол ерөнхийдөө энэ байран дээр их нуугддаг тийм орж ирэх юм гэдэг. За тэгэх юм бол энд мөн ялгаагүй та харж агаад буутахаа нэг удаа буудаад өөрийнхөө одоо байршлыг хадгалчихна гэсэн. За одоо Агийн дэшээ террористууд маань дайрж явахдаа саяны энэ шатны ард сууж байгаа хүнийг яаж цайруулах вэ тийм. За энд ойлгоо шийдчих. За яг цайруулж байна. Гэхдээ сая одоо жишээ нь энд ойсон флашмен энэ ч харж байгаа хүн бол одоо яг задрахаас өмнө баг одоо эргээд харчих боломжтой байгаа. Тэгвэл pop flash-ыг яаж хийх вэ? Энэ хүнд харагдахгүйгээр флашыг яаж нүүрэн дээр нь задруулах вэ гэдэг тэр бүх одоо practice-уудыг та бүхэн эндээс бүрэн хийх боломжтой. За энэ бол flash-ийн маань practice mode л хэрвээ та энэ practice mode та одоо яг нь flash practice mode дээр байж байхдаа нэг л буутгал юм бол яг таны бууцсан газар чи ерөнхийдөө бол санаа тавьчихж байгааг анхаараарай. Энэ practice mode-ыг болиулъя гэх юм бол та мессеж дээрээ дахиж цэг flash гэж өчөөд 0 гэж өчнө. За ингээд харахад flash practice is disabled гэж гарч байгаа. Тэр одоо ерөнхийдөө та хаанч буудсан flash шийдэх юм бол камер шилждэг тэр шилжих төлөвлөгөө болсон гэсэн. За та мөн зөвхөн флаш гэлтгөө одоо энэ ч хэрхэн яаж smoke шийдэх үү, хаана smoke, хаана ойлгож, хаана буулгах уу гэдгээ энэ practice server дээр бүрэн хийх боломжтой. Одоо Агийн дошоо smoke шийдэх, CT-г одоо smoke-оор блоклох нэг арга бол энд ойлгоод шийдэх байдаг. Одоо тэгэхээр яг энд ойгоод, за цаашлаад энд хоёр ойгоод энэ ч задарч. Энэ жоохон муу smoke болж тээ. Тэгэхээр яг хаана ойлгож, хаанаас хөдөлж яаж шийдэх үү гэдгээ та бүхэн чи хийх бүрэн боломжтой. За мөн манай practice server дээр та ямар боломжууд өөр ямар practice хийж болохыг мэдхийг хүсвэл цэг help гэж message mode дээр бичээд enter дарна. За зүүн доор гарч байгаа чинь та round хийж болно. Гарбууны одоо үе дээр стратеги боловсруулах гэж байгаа бол хийж болно. Гарбууны үе буюу хамгийн ихний үе гэсэн үг. За eco round дээр та яаж ямар стратеги боловсруулж болох вэ гэдгийг харж болно. За мөн буутай раунд одоо gun раундн дээр та ямар стратеги боловсруулж болох вэ гэдэг. За би эндээс нэг туториал харуулъя жишээ нь eco раундн дээр яаж хийх вэ гэхээр цэг round eco гэж чийд enter таар. За тэгэхээр ерөнхийдөө бол eco round буюу одоо манай сервер тохиолдол дээр бол $3,000-аас эхэлж байгаа. Та энэ $3,000 ерөөсөө зарцуулалгүйгээр хэрхэн яаж одоо айл эсрэг eco round амжилттай хийх вэ? Мөнгөө яаж амжилттай зарцуулах вэ гэдгийг одоо чинь энэ шиг хийж болж байгаа. За нөгөө серверийн тохироо минь ерөнхийдөө freeze time нь уншаад яг official round, competitive match round яаж явдаг гэдэг дээр одоо хийчих. За тэгэхээр та магадгүй desert eagle аваад нэг flash аваад нэг smoke авдаг ч юм уу. За эндээсээ тэгээд одоо round time яваад эхэлсэн. Эндээс одоо яаж ямар стратегиэр execute хийх үү гэдгийг одоо энэ чинь бүрэн боломжтой байж байгаа. Мэдээж та ганцаараа гэлтгүй багийнхаа бусад дөрвөн гишүүнийг сервертээ оруулж ирээд энд хийх бүрэн боломжтой. За нөгөө раунд маань болохоор цэг раунд guns гэж болж байна. За одоо бууны buy раундн дээр чинь та ямар стратеги боловсруулах вэ? $7,000 гэж байна. $7,000 дээр та юу явуулж болох вэ? За мэдээж full buy хийгээд өөрийнхөө бүх одоо гранат, flash, smoke бүгдийг худалдаж аваад эднийг хэрхэн яаж зарцуулах вэ? Хаанаа яаж execute хийх вэ гэж энэ мэдээж та бусад дөрөв тоглогчтойгоо voice com-ороо хоорондоо ярилцаад окей яг энэ таны ингэж ийм setup хий, ингэж execute хий гэсэн маягтаар та хийж болох юм аа. За та ингэж манай practice server дээр орж бэлтгэл хийхэд бол ямарч бүх юм нээлттэй манай pug, scream, practice server-ууд ерөөсөө ямар ч тийм үн төлбөр болон ямар нэгэн membership байхыг ерөөсөө шаарддаггүй. Та зөвхөн хэрэглэгчээр бүртгүүлээд
орох боломжтой. Practice mode дээр нэг анхаарах юм гэхээр та ямар нэгэн багийн гишүүн болсон байх хэвээр. Тэгэхээр бидний урдны заавар видео дээр хэрхэн яаж баг үүсгэх вэ? Багт хэрхэн яаж хүмүүсийг оруулах вэ гэдэг талаар видео хүргэсэн бол та энэ багаа үүсгэснээрээ одоо practice server-лөө орж өөрийн бэлтгэлийг хийх, бэлтгэл хангах боломжийг бий болгож байгаамаа.